сүүлийн 5 жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад таардлах масуулах бодистой холбоотой 1043 гэмтэгт 1673 холбогдсон шалгагдсан байна. За тэдний насны байдлыг авч үзэх юм бол 15-аас 35 хүртэлх насны хүүхдэлчүүд харт эмэгтэй холбоотой гэмтэргийн 91.2% эзэлж байгаа гэсэн судалгаа гарсан байна. За энэ харт эмэх масуулах бодис гэдэг зүйл бол Монгол улсын үндэсний аюулгүй байдал хүн амын удмын зөргөөр нөлөөлдөг. За сүүлийн үед хүн амын эмчилгээнд хэрэглэгддэг жортой болон жоргүй болох юмнуудыг зуралтын бусаар ашиглаж суцаад иснээс болж амьнасаа алдах эргэтэн дутуулах тохиолдлууд нэмэгдэж байна. Тийм учраас эцэг эхчүүд багш нийгмийн ажилтан та бүхэн бүгдийнхээ цүнх сан өрөө тасалгаан зүү тэрөө шипризийн орон мөнүүд байна. За мөн эмийн сангийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг хүмүүстэй өсвөр насны хүүхд залуучуудыг эм тариа шиприз авч ирсэн тохиолдолд цагдаагийн байгууллагт нэн даруй мэдэгдэх асуудал гарсан тохиолдолд заавал мэргэжлийн байгууллагын хандлагыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд сэрэмжлүүлж байна.